За хай зүрхнүүд энэ анимегийн 2 дугаар бүлгийг нь 12 ангитай ингээд дуусан гэж бодоод оруулсан чинь үгүй штэ анаа наа чи одоо 13 дугаар анги нь гарна 13 дугаар анги байгаа штэ гэд ярахаас өөр сонголт мэдээж үлдсэнгүй. Эхэлцгээе. 12 дугаар анги дээр Руби өмнөх амьдралд нь өөрт нь үнэхээр сайн ханддаг байсан, тэгж их хайж байсан Горо Амамия амжийнхын цогцыг олоод төгссөн. Ингээд цагдаагийн байгууллага болон шинжээчид ирээд тухайн газрыг хамгаалтад авч мөрдлөг хийхээр болж байгаамаа. Мэдээж энэ болсон үйл явдлыг хайрладаг байсан юм чи өгсөн байхыг өөрийн нүдэрээ харсан Рубид бол үнэхэрийн аимшигтай бөгөөд Руби бүр шоконд ороод баг хинтээж дуурдгүй. Болсон бүх үйл явдалд яагаад ингэж хэмзэглээд байгааг бол мэдээж бусд нь мэдгүй байгаа л да. Аква харин Аканегээс ийм аимшигтай зүйл харуулсан дуучлаарай. Яг үнэндээ чамайг тэр цогцыг олоосаа гэж бодсон. Тиймдээж тэр имлэг рүү тэр хүний гэрлүү хүртэл дагуулж явсан. Цогцыг олцсон болохоор одоо сэтгэл амраа нэдэргээл хэлэхэд Акане харин ч эргээр хүлээж аваад яалаа гэждээ энэ чиний буруу биш. Яагаад дандаа бүх бурууг өөр дээрээ хүлээж аваад байд юм бэ? Бүх юмд дандаа ганцаараа хариуцлага үүрэх гэд бити ингэжил даа гэж сэтгэлийн засаад эцэст нь энэ аяллаар л хоёулаа бүх зүйлээ эзлэж дуусгая. Ингээд бизнес эрхлээ зогсоё гэхэд Аква юу гэсэн гээч. Харин ч одоо бүх зүйлийг шинээр эхэлж бизнес үерхэл биш жинхэнэ үерхэл болохыг гээд одоо миний өшөө авалт дууссан. Одоо чамайг л хамгаална гэд уруул дээр нь үнссэн. Канаг тэгээ яах гээд байгаа юм бол бүү мэд. Нөгөө талд Руби маань 9 бусын юм бодоод бараг нойрон хүрхгүй үүр цайж хахад нөгөө имлэг рүү яваад өмнөх насандаа амжтэйгээ хамт салхилдаг байсан дээвэр дээр гараад юм бодож байхад маш сонирхолтой зүйл болно. Ер нь бол өмнөх хэдэн анги дээр Руби ээжийнхээ оршуулган дээр очиход тэр түлхүүрийг авч зүхтаахад цогцос харуулхад дандаа нэг хэрэг Рубиг дагаад байсан шүү дээ. Тэр цагаан өстэй охин баахан хэрээнүүдтэй хамт гинтл гараад ирсэн. Рубитэй яриад тэгснэ бүр чи наа түлхүүрийн оосроо цогцноос авсан бидтэй болохгүй штэ. Арай тэр эмчтэйгээ дотн байсан юм биш үстэ гэхэд Руби чи хиний чам шиг жоохон хүүхэд юу ч ойлгохгүй ууртай аашгүй гэд яг яах гэхэд айчлаа. Гэхдээ би таны мэдгээд байгаа маш чухал зүйлийг мэдж байгаа гэвэл яах вэ гэдэл бүр сонирхол татаад ирж байгаа юм л та. Яасан гэхээр Рубитэй холбоотой бүх юм яагаад ч юм бүгдийг нь мэдээд байдаг. Нилээн хэдэн жилийн өмнө алдартай аваад энэ жижигэн тосгон төрөх гээд тэр өгсөн эмч ууг нь их барьж авах ёстой байсан юм. Даанч тэр эмч нь аимшигтайгаар тэр өдрөө өгсөн л дээ. Гэхдээ яагаад заавал тэр алдартай аваадыг төрөх өдөр нь өгсөн болдоо? Эсвэл албаар өгсөн болов? Хамгийн сэжигтэй нь тэр үед эмнэлгийн ойролцоо танихгүй залуу харагдах болсон. Харагдахдаа их сургуулийн нэг залуу мөн 10 жилийн сурагч гих 2 эрэгтэй хүн нилээн ч хид харагдсан да. Нэг нь ч яхав хэдэн жилийн дараа алдартай одын амийг нь хөнөөчөөд илчлэгдэн амиа хорлсон. Харин нөгөө нэг нь хаана байгаа талаар мэдгүй. Гэхэд бол Руби нөгөө хүн хэн байсныг асуухад энийг чи надаас асуух биш өөрөө олох ёстой юм биш үү гэд замхраад алга болчдөг. Тэгэхээр энэ цагаан үст яг хэн болж таарад байна. Бүх зүйлийг мэдээд байгаа аахгүй юу? Тэгээд тэр хоёр хүн байсан гэдэг байгаа нэг нь хин юм бүү мэд. За дүрсэлэгдэхэд манай Биг Амажи хамтлагийн зураг авалт үргэлжилсээр богино хэмжээний эми хийж байгаа бөгөөд манай Кана бол дүрдээ маш сайн орж, маш сайн хувирч байгаа ч гэсэн Руби дахин нөгөө л зүйлээ бодсоор дүрдээ ч сайн орж чадахгүй, төвлөрөхгүй, нэлээд хэцүү харагддаг. Ингээд Рубигийн хамгийн хайртай ээж нь хайртай эмчийг нь алсан тэр алуурчныг заавал олж ална гэж Руби өөртөө амлалт өгдөг. За ямар ч байсан манай эдийн зураг авалт бол дууслаа. Мэдээж дуусаал бол хизээ бичлэг бэлэн болох вэ гэдэг бол байдаг л асуудал айлгүй дээ. Юу гин ч гэсэн аниме тайлбар оруулаад хизээ дараагийн бичлэг вэ гэдэг чинь манайхан мэдэн тэ. Энд чинь эхлээд зураг авалтаа хийн, төрсөө хуулан, цэвэрлэн, эдитийн, ай сонгоно, тэгээ thumbnail хийн эдэр гэл бүр маш их ажил болдсон шүү. Зураг авалт дууссан бөгөөд жаахан ч гэсэн амрах цаг гарлаа. Акане сайхан жакузин суугаад л тэгингээ бас Аква, Руби, Горо гэд тэр хэдийн холбогдсон байдлыг нь яагаад ч юм бодоод л тэгснээ бас Аквагийн үнссэн үеийг бодоод ичээд байж итл Кана орж ирээд хамаагүй удаан сувал нүрч улаач шүү гараарай гэснээ. Та хоёрын бизнес үерхэл юу олж ийн эдэр гэхэд одоо бизнес үерхэл биш штэ гэснээ. Уснасаа гарын авчдیں۔ Кана бүр арай үгүй айлгүй дээ жинхнээсээ үерхээгүй айлгүй дээ гэдэл өөртөө итгүүлэх гээд учир нь Аквад Кана сайн штэ. Руби Аканегээс ахынхаа талаар асуухад Акане мэдгүй гээл өнгөрнө. Маргааш нь бүгд хүслээ хэлдэг газар очиход хин юу хүссэн бэ гэхээр Мио бүгд алдартай болоосай.
Мияко бүгд битгий алдаа гаргаасай. Акане илүү сайн мэрэгжлийн жүжиглдэг болмоор байна. Кана алдартай болмоор байна. Гэсэн бол Руби юу хүссэн бэ гэхээр Аква ах хурдан ээжийг алсан алуурчныг олоосай гэж хүсдэг. Гэтэл Аква нь аав нь үгсэн гэж бодоод байдаг. За манай хэдийн Эми албан ёсоор цацагдаж маш амжилттайгаар олон хүмүүст хүрч нилээдгүй эрэг сэтгэлтэй байдаг. Энэ үеэс хойш хагас жил өнгөрлөө. Акане Кано хоёр төгсөх ангид, Руби Аква хоёр 2 дугаар ангид орж бүх зүйл маш их өөрчлөгдөж байгаагаар 13 дугаар анги төгслөө. За тэгээд 3 дугаар бүлгийг би ч хүлээж ийн, зүрхнүүд маань ч хүлээж ийн. Манай хоёрын аав яг хин юм бол яагаад агаыг алсын, аавыгаа олж чадах уу? Аква Кано хоёрын харилцаа бүтэхгүй юу? Аканетэй үерхэд явах уу гэдэл бүр цаашлаад Аква Руби хоёр хизээ бие биенээ мэдэх бол гэдгэл их сонирн байна да. 3 дугаар бүлэг гараад бүрэн дуусгаар яриад өгөх болно. Зүрх